За сайн байцгаана уу? 10 дугаар ангийн Монголын төвхийн энэ удаагийн хичээлээрээ бид Юан улсыг сэргээх оролдлого гэсэн сэдвийг үзэх болно. Хувлаа хааны байгуулсан Юан улс 1368 онд Тогоон Төмөр хааны үед бол нуруу унсан. 1351 оны 5 дугаар сард Ханшантун гэгчээр удирдуулсан тариачдын улаан алч хүртний буслах Хятадд бол анх дэгдсэн. 1360 он гэхэд Тогоон Төмөр хаан Хятадын өмнөд хэсгийг босгогч нарт бол хэдийнэ алдсан учраас үлдсэн умар цэгийг Тогтоон барихыг эрмэлзсэн боловч за энэ бол амжилт олоогүй. Босгогчд бол шашны нэрийг барьж бэлдэг бурхны дүрийг тодруулах замаар бусдыг бол энэхүү тэмцэлтэд урайлан дуудаж ослогын цар хүрээг тэлж хүчээ ол зузаатгаж байсан байна. Үүний учир шалтгаан юу вэ гэх юм бол эртнээс Хятадын ард түмний дунд майдар бурхны амилсан дүр ирж Юан улсын дарлалаас чөлөөлнө гэх юм домог ярил маш хүчтэйгээр яригдж байсан. За энэхүү бослогыг яагаад улаан алжууртны бослог хэмээн нэрлэмждэггүй гэвэл босгогчд бол бүгдээрээ таних тэмдэг болон толгоогоо улаан алжуураар боосон учраас түүхэнд бол ингэж нэрлэгдэн үлдсэн байдаг. 1368 оны 2 дугаар сард босгогчдын удирдагч Чүү Юанчан өөрийгөө Ихмин улсын эзэн хаан хэмээн зарлан томилсон. 1368 оны 9 дугаар сард Тогоон Төмөр хаан нийслэл дайдуг алдсан учраас хэдэн түмэн торгон цэрэг бараа болгосод сайд ноёдын хамтар бол өөр Монголын Шантун хотод очиж суурьссан байна. Мин улсын хувьд дөнгөжл байгуулагдсан учраас хүчин хараахын хичээг учраас Монгол руу бол юу юугүй цэрэглэн тогтохоос илүүтэйгээр за ихэнх үед бол найрамдлах харилцаатай байж Хятадд үлдсэн хүчийг нь бол бүрэн устгах юм бодлого баримталж байсан. Хэдийгээр 1368 онд Юан улсын ноёрхол Хятадд ингээд нуруу улсан боловч 1381 онд Хятадд үлдсэн Монголын цэргийн үлдэгдэл хүчин Мин улсын тогтолгоог бол хязгаасаар байжээ. За дайдуу гэдэг нь бол их нийслэл гэсэн утгатай Хятад үг бөгөөд Юан улсын нийслэлтэй төвийг за өнөөгийн бол Бээжин хот юм аа. За Юан улс нуруу унахад дараах хүчин зүйлс ихээхэн нөлөө үзүүлжээ. Юан гүрний сүүл үед Тогоон Төмөр хааны үед эзлэгдсэн орнуудад монголчуудын дарлал ихээхэн нэмэгдэж ард түмний ажил туйлын дороотж ирсэн байна. За үүнээс улбалан эзлэгдсэн орнуудад тэмцэл хөдөлгөөн бол тасралтгүй гарсан. За Хятадд бол гол төлөв тариачдын бослого тэмцэл удаа гарч ирсэн. Юан гүрний Хятад дахь засаг захиргааны хүч суларч хааны ордны тансаг бурангуй амьдрал дээд зэгтээ хүрч Монголын язгууртнуудын хоорондын эрх мэдлийн төлөөх тэмцэл нь бол хурцлаж ирсэн нь Юан улс сулран дороотох зам руу ороход гол шалтгаан болсон байна. За зөвхөн Хятадд гэлтгүй Монголын зарим овг аймагуд хүртэл Юан улсын бодлогыг эсэргүүцсэн нэг бус удаа тэмцэл гаргаж байсан. Юан улсын сүүлчийн хаан бол Тогоон Төмөр юм аа. Тогоон Төмөр нь Юан улсын Хүслэн хааны хүү бөгөөд дүү Ринчин балын дараа Монголын хаан ширээнд суусан. 1368 онд тэрээр өөр Монголын Шандууд очин сэрэг зэвсэг Актмордын хүчээс хэлбэж Юан улсын нийслэл дайдуг эргүүлэн босгогчдоос авахар бол довтолсон боловч амжилт олдоггүй. За улмаар 1370 онд таалал төгссөн байдаг. Тогоон Төмөр хааны дараа түүний Солонгос хатан Үлзий хотоос төрсэн аюун ширээдэр хар хоромд очин 1370 онд Монголын хаанаар сонгогдсон байгаа. Тэр хар хором хотод төвлөрөн сууж улсаа Умар Жон хэмээн нэрлсэн байдаг. За түүний үеэс бол Монголын улс төрийн төв бол иргэн Монгол нутагтаа иргэн ирсэн ийм онцлогтой юм аа. Аюун ширээдэр хаан Монголын хаан ширээнд суух хугацаанд улс орныхоо дотоод хүчин чадлыг бэхжүүлэх. За Хятадд байгуулагдсан Мин улсын төрөм биелэг зогсоох, Корея зэрэг улстай харилцаагаа сэргэж дипломат бодлогоор өөртөө татаж холбоотон болгох замаар бол Мин улсын эсрэг тэмцэлд хамтрахыг бол зорж байлаа. Аюун ширээдэр хааны дараа хаан таалал төгссөний дараа түүний дүү Төгс Төмөр 1378 онд Монголын хаан ширээнд суусан. Төгс Төмөр хаан Монголын ноёдыг өөртөө татаж нэвтрэх замаар хүчээ ихээхэн зузаатгаж Мин улс руу удаа дараа довтолсон. За Мин улс үүнийх нь хариуд бол 1380 онд Монгол руу дөрвөн замын их цэрэг илгээжээ. Мин улсын их цэрэг хэдийгээр Монголыг эзэлж чадаагүй боловч нийслэл хар хором бүтэг бол ихээхэн эвдэд сүтгэд утсан байдаг. 1388 онд Монголын зүүн жигүүрийн их цэргийг удирдах байсан Нагаачуу Жанжин Мин улсын элс давуу хүчний ялагдсан улмаар тэдэнд дагаар орсон.
За Нагачуу жанжин бол Юан улсын үеэс одоо Юан улсад хүчин зүтгэж байсан энэ жанжин бөгөөд за Жалаар аймгийн Мухуулайн нутгийн хүн юм аа. За улмаар бөөр нурын дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд монголчууд ялагдал өгсөн. Энэхүү ялагдлын дараа бол Төгс Төмөр хаан Ариг бүхий угсааны эсүүдэр ноёд орлогдсон амиа алдсан. За тус явдал нь бол Ариг бүхий угсааны ноёд Хувлаа хааныг Монголын хаан ширээг хулдаан авсанд нь он удаан жил үс санаж явсны одоо нэгэн илрэл гэж үзэж болох юм аа. 1368 онд Тогоон Төмөр хааны үед Хятад дахь Юан улсын ноёрхол хэдийгээр дууссан боловч түүний хүүхдүүд болох Аюун Шрёдер Төгс Төмөр хааны үед Мин улсын эсрэг тэмдэж Хятад дахь ноёрхлоо эргүүлэн авч Юан улсаас сэргээх гэсэн бодлого үйл ажиллагаа эрчимтэй явагдсан учраас энэ үеийг түүхэнд Умард Юан улсын үе хэмээн нэрлэн бичдэг байгаа. За харин энэ үеэс хойш бол тус бодлого үйл ажиллагаа алдагдаж бие даан тусгаар байдалтай орших гэсэн ноёд язгууртнуудын бодлогоос үүдэн Монголд бол улс төрийн бутарлын үе бол эхэлсэн байдаг юм аа. За ингээд өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн хичээл хүртэл түр баярлалаа.